намайг Оюнбат Исүгэн гэдэг би буудлын спортын үндэсний шгшээ багийн тамирчин. Урт буугаар хичээлдэг. Би бууг бол хизээ барьсан бол яг үндэ санахгүй байна. Анх 11 настаас эхлээд би цаны спортоор хичээллээд спортод ерөнхийдөө хөл тавьж эхэлсэн. Тэгээд сүүл рүүгээ явж байгаа цаны спортоор явж байгаа биатлон яг тэр үед хөгжиж эхэлж исэн үе. Тэгээд анхны барагдлаа анхны тамирчин болж орж исэн. Биатлоны улсын аваргын мөнгөн медальтай, дид мастрын цалтай. Тэр үеэс л ер нь бууг барьж эхэлсэн баха. Миний хамгийн анхны багш болохоор сайн инх жаргал гэдэг багш байсан. Тэгээ би анх биатлоноос буудлагаа сайжруулах гээд буудлагын спортод орж ирээд инх жаргал багш нараа орж ирээд тэгээд ерөнхийдөө буудлагаар бэлтгэл хийж явж агаад нэг удаа тэмцээнд орсон. Ямар тэмцээнд орсноо бас сайн санахгүй байна. Багш намайг нэг тэмцээнд ороод үзэхгүй гэдэг. Ерөнхийдөө намайг гайгүй авиастан байна гэдгийг маань харцаад нэг тэмцээнд оруулж исэн. Тэр тэмцээнээр би хамгийн анхны тэмцээнээр нэгдүгээр зэрэг биелүүлээд тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө биатлон, цаана, буудлага гэдэг энэ бүгдийг хослуулад явдаг болсон. Тэгээд инх жаргал агштайгаа болохоор 2016 7 хүртэл 16 хүн хүртэл ерөнхийдөө бэлтгэл хийгээ явсан. Тэгээ багш маань өөрөө дасгалжуулагч хийхээ болоод тэгээд би гайхам уу багш дээрээ орж ирсэн. Нарийн нэг санаж байгаа зүйл болохоор нөгөө нэг биатлонч хэвтэй болон цогцоо буудалт хийдэг байхгүй. Тэгээ хэвтэйгээс би нөгөө нэг бэлтгэл хийгээд тэр чин 14 мөрөндтэй л гэсэн баг. Тэгээ дээрэс нөгөө одоо яг энэ хүмүүсж байгаа хувцас байхгүй зүгээр би дан подолттой нөгөө нэг хэвтэйгээс шагалга хийгээд хамгийн анхны шагалгаа хийж байгаа байхгүй. Тэгээ би яг тэр үед 12 минут 30 минут хэвтэх хэрэгтэйсэн. Тэрний 12 минутын хэвтээд бэлхио гэд уйлж босч ирж ирсэн амар сайн санал. Энэ хувцсан тэгэхээр нэг юм нийтүүллийн хамгаалалт. Ерөнхийдөө баг зэргийн хөдөлгөөнийг багасгана. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хүнд буутай. Тэгээд энэ тоховч бол ерөнхийдөө хамгаалж шинжлэх гэсэн үг л дээ. Буудлын спортоор хичээлтэй гэдэг ингээд хүмүүсийн ихэнх ингээд асуудаг асуулт юм уу эсвэл яг ингээд хилдэг үгнүүд нь болохоор чиний хараа чинь амар сайн байх тэгээ бүргэж шиг л хардаг байх гэд. Чи таруу бодож үзсэн үү? Ан хийж үзсэн үү гэдэг. Нэг тийм ерөнхийдөө нөгөө нэг буудлага гэх тэнгууд нөгөө ихэнх хүмүүс ан хийдэг талаараа тэг их тэр үеэсээ буугаар ан хийдэг талаас л мэддэг болохоор ерөнхийдөө тэгж асууд юм болоо. Тэгээд буудна гэхээр ер нь тэг амар тийм мэрэгэн цэц ч юм уу амар тийм шонхшир шиг нүдтэй байдаг юм шиг төсөөлөгдсөн юм шиг. Ихэнх хүмүүсээс дандаа л ер нь тэгж асуултууд ирдэг. Гэхдээ ямар ч хараатай байж болно. Тэгээд нүдний шил хийгээд буудчихна. Тэгээ энэ нь бол буудлага гэдэг мэдрэмжийн спорт, мэдрэмж сэтгэл зүй. Тэгээ маш их төвчээрийн спорт. Би яг одоогоор бол яг мэрэгжлийн гэсэн төвшөнд татгалтаар явж байгаа. Надад ингээд ажил хийж юм уу те ийм цаг олддгүй. Яагаад гэвэл өглөө нөө бид нар 2 дасгал бууддаг, 10 м болон 50 м дасгал бууддаг. Тэгээд дээрээс нь гадна хүчний бэлтгэл хийх шаардлагатай болдог. Энэ бүх цаг хугацаанд ингээд хажуугаар нь сурах ч юм уу, ажил хийх ямар ч юм боломж болцоо байдаг. Маш их толгойгоо ажилуулдаг. Бараг л оюуны спорт гэсэн үг байхгүй юу? Тэгээд хүчний бэлтгэл хийснээрээ удаан хугацаанд зогсох чадварыг маань нэмэгдүүлдэг, удаан хугацаанд буудах чадварыг маань нэмэгдүүлдэг болохоор хажуугаар нь бас хүчний бэлтгэл гүүх, фитнест явах, уулан талхах гэх мэтлэнгээр олон зүйлүүдийг хийдэг болохоор ер нь бол ажил хийх ямар ч боломжгүй яг мэрэгжлийн тамирчин бай гэвэл би айгу удаан хугацаанд 2 жилийн турш бодсон. Тэгээд бодож жоод энэ шийдвэрийг өөрөө гаргасан. Би 16 жилээ төгсөөд 17 онд оюутан болсон. Би өөрөө болохоор 5 дугаар ангиас хойш архитектур болъё гэдэг мөрөөдөлтэй байдаг гэсэн аахгүй. Тэгээ мэдээж буудлага маань илүү өмнө эхэлчихсэн. Би энэ зүйлд нөө бас маш их цаг хугацааг зориулсан байсан болохоор давхар архитектураар сураад явхад айгүй төвөгтэй байсан надад амар их ачаал өгөөд байсан. Тэгээ би ерөнхийдөө буудлага спортыг тэр
2 дугаар курсээс хойш 18 оноос хойш ерөнхийдөө буудлага спортыг сонгож орсон доо. Золиослсон гэх юм өөрийнхөө дуртай мэрэгжлийг золиослсон. Тэмцээн болгоноос дандаа шинэ зүйл сурч идэг. Өмнө мэдрээгүй мэдрэмжээ дандаа тэмцээн болгоноос ингэж шин мэдрэмжүүдийг авч идэг. Тэгэхээр яг амтай гэж хэлэх ч юм уу яг тийм ойлголт бол надад байхгүй байна. Гэхдээ тэмцээн болгоно надад маш их туршлагыг маш их хүч чадал одоо тэр бүх зүйлийг өгч идэг болохоор тэмцээн болгоно надад аюул амттай байдаг да. Саяны Германд болсон дэлхийн цомын тэмцээнээр би 7 дугаар байранд орсон. Уул нь 3-т явж исэн. Тэгээд яг тэр тухайн моменттой жоохон сандарсан. Тэгээд жоохон тэр үедэр яг ингээд өөрийнхөө контролыг жоохон алдсан байж таараа. Тэрийг би дараа нь өөрөө ойлгосон л та. Тэр үед тэрний дараа гарч ирэл амар өөртөө харамссан да. Тэмцээн болгонд ороод жоохон ингээл нервтэй л ирэнгүүт за били боддог үе зөндөө надад бол маш их байсан. Тэгээд тэр болгоныг зүгээр л за ингээд нэгэн тал ингээд ороод ирсэн юм чинь тэг ингээд эцсийн үзэх шаардлагатай гэдэг тэр бодол маань л намайг одоо хүртэл авчирсан. Ер нь бол ааваас л үүдэлтэй гэх юм аа ингээл би болохгүй л ирэнгүүт аав эхлээл ингээд за тэгвэл болохгүй гэж уралж исэн маргааш өглөө босч бэлтгэлтэй явахгүй гэдэг. Тэгэл тэр хүнээс айгүй хэрч хүчийг авдаг. Тэр хүн намайг энэ спортод хөл тавихад эхлэлийн маань тавьж өгсөн. Тэгээд дээрэс нь намайг бүтэн байнга дагаж явж бэлтгэлийн ард байдаг гэсэн. Одоо намайг баг 20 хүртэл дагаж явдаг гэсэн байхгүй. Тэгээд одооноос л арай гайгүй болчиход байгаа. Тэгээд ерөөхдөө одоо би өөрөө нөгөө нэг өөрийгөө мэдээд ингээд хөлөө болоод арай гайгүй болсон. Болохоор яг ингээд надад багтсан. Тэр болтол маань болохоор яг миний ард манай аав тэгээд багш хоёр маань л байж идэг гэсэн. Тэр хоёрын л хүчинд яг ингээд байж байгаа. Өөрөө буудлах айгу мэдрэмжээ спорт тухайн өдөр яаж сэрж ийн хэр нойр авсан бэ гэдэг шалтгаалаад тэгээд тэр чинь нөгөө нэг буудлах чинь яг ийм хүчний спортчиг нэг оргилд байгаа хүн буухгүй байна гэж байдаггүй дандаа ингэж ээлжил дараатай явагдчихийдэг болохоор тийм бараг л байхгүй. Ер нь бол үндэсний шгшээ Монголын үндэсний шгшээ багт орсон бол цалин аавна. Дээрээс нь тэмцээнд явах зардлаа гаргуулна. Тэгээд сум манайхаас бол сум гаргаж өгнө. Буу техникийн хувцс сэрэсэл зарим зүйлүүдийг бол өөрийнхөө л мөнгөөр өөрийнхөө санхүүгээр л авна. Тамирчингийн цалин гэх юм бол нэг тийм өндөр биш. Тэгээ яг ингээд ар гэртэй хүмүүс ч юм уу те эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүмүүст бол хаанч хүрлцгүй гэртэй байхгүй маш урт хугацаагаар байдаг хүмүүс. Тэгээ дээрэс нь цалин багтай. Ер нь бол тэгэл тамирчин хүмүүс өөрийн 100% сэтгэл зүрхээрээ л явдаг гэж хардаг. Тийм болохоор ер нь арт талыг нь бат бүх байлгаад өгвөл тамирчин хүний сэтгэл зүй илүү өндөр болоод илүү их амжилт гаргах нь их болох байхаа гэж би бодож байна. Намайг яг одоо ингээд яг би нэг амар тийм лаг амжилттай тамирчин биш л дээ. Гэхдээ одоо хүртэл маань ингээд дэмждэг манай аавын ихэнх найзууд байдаг байхгүй юу? Аавын найзууд ихэнх найзууд нь ер нь намайг дандаа ингээд дэмждэг. Тэмцээн уралдаанд ингээд явах болонгууд тэмцээн уралдааны мөнгө төгрөг өгөөл ингээд аль болох надад буу авч өгөөл, хувц авч өгөөл ингээд бүх юмар маань ингээд дэмждэг. Аавынхаа найзуудад маш их баярлалаа. Тэгээд Монгол Чех металлын захирал далаахтай маш их баярлалаа. Тэгээд мэдээж цагдаагийн ерхий газрын хүч спорт хороондоо яг ингээд намайг тэмцээнд ороход минь араас ингээд ерөөсөө ингээд татлаа төтлөөгүйгээр намайг тэмцээнд ороход маш их тусалдаг. Намайг ингээд байнга хойноос дэмжиж идэг. Тэгээд мэдээж Монголын буудлын холбоонд маш их баярлалаа. Бүх юмар маань хангаж тусалж дэмжиж идэг. Тийм. Ингээд энэ нэг хүний амжилтын ард маш олон хүний тус дэм, маш олон хүний баг одоо ингээд маш том баг байж идэг болохоор нэг хүн ингэж айгуу сайн амжилттай явдаг гэдэг.